хайр бол бүх оршин байгаа бүхнээс агуу хүч юм. Бурхан бол цэвэр хайр. Энэ агуу хүчний эсрэг тал бол үзэн ядалт юм. Харин бид тийм бодлуудыг хүлээн авахгүйгээр өөрсдийгөө хамгаалах ёстой. Үзэн ядахын оронд уучлах, өршөөх энэ хэрхэн боломжтой вэ? Намайг хөгжим сонсож байхад надад Бруно Гронингын нэг удаа хэлсэн бодол орж ирсэн. Үзэн ядах бол хийж болох хамгийн муу зүйл. Хэрвээ бид хэн нэгнийг үзэн ядах бол өөр муу муухай гэж байхгүй. Бид зөвхөн ганц үүнийг засаж залруулахын төлөө газар дэлхий рүү буцах ёстой. Хайр мэдээжээр бүхний дээд. Хайр бол оршин байгаа бүхнээс агуу хүч юм. Бурхан бол цэвэр хайр. Энэ агуу хүчний эсрэг тал нь үзэн ядалт юм. Харин бид тийм бодлууд төрхөөс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Бид үргэлж хэлдэг. Би энэ цахилгааныг төгжээг үзэн ядаж байна. Энэ дандаа эсвэл онгоодгүй, эсвэл хаагддаггүй гэдэг. Эсвэл өөр бусад зүйлсийг. Энэ нөхцөлд бид энэ үгийг хэлснээр хэрвээ би ийм үг сонсвол үргэлж цочдог. Учир нь бидний ээж хүүхэд байхаас минь сургаж хэлэхдээ энэ бол сайн зүйл биш гэдэг байсан. Хэн нэгэн миний амьдралд байгаа эсвэл үгүй гэдгийг анхаарах нь үзэн ядах энэ мэдрэмжийг бодохгүйгээр сайн хэрэг мөн үү? Хэн нэгнийг би тодорхой шалтгааны улмаас үзэн яддаг. Илүү үзэн яддаг. Хамгийн сонирхолтой нь эрхэм нөхдөө хүн ихэнх тохиолдолд бид түүнийг үзэн ядах зүйлийг бидэнд хийсэн байдаг. Хэрвээ хэн нэгэн үсээ гоё самсан байвал түүнээс болж би түүнийг үзэн ядахгүй шүү дээ. Тэгвэл энэ бол арай өөр гүнзгий ямар нэг зүйл байх нэ. Үүнийг Бруно Гронинг асуудал болгож тавьсан. Хүн бол муухай. Хэрвээ энд бид эргэн харвал мэдээжээр үгүй. Хэрвээ би талент харвал бүрч үгүй. Гэвч хүн муухай. Хэрвээ энд энэ бүх зовлон, авилгал, дайн болон дарлал, мүлжлэг болдог бүхэн гэх мэтийг авч үзвэл хүн муухай юу? Бруно Гронинг хариулт өгч үгүй гэж хэлсэн. Хүн сайн. Хүнийг Бурхан сайн бодож сайн бүтээсэн. Гэвч хүн муу муухайг өөртөө хүлээн авах шин чанартай. Хүн өөртөө хүлээн авч байгаа тэр зүйлээ тэр өөрөөсөө дахин гаргах ёстой. Энэ бол хүн өөртөө сайн хэрэг. Тэр хүссэн зүйлээ хийж эсвэл үлдээж чадна. Тэр Бурханаар бүтээгдсэн бөгөөд бурханлаг бүтээл юм. Иймээс тэр өөрийн үндэс суураараа сайн. Ингэхэд надад муу зүйл хийсэн хүн ч мөн л сайн хүн. Гэвч тэр ямар нэг муу муухай хүлээн авснаар өөрийгөө муу муухайн зэвсэг болгон хувиргасан. Үүнийг ухамсарласнаар хэрвээ хүн нэгэнт үйлдсэн бол миний хувьд түүнийг уучлах нь хэцүү ч түүнийг уучлах нь хизээж хэцүү биш. Эсвэл хэрвээ тэр надад тухайлан ямар нэг зүйл хийсэн бол хэрвээ би үүнийг тухайлан хүлээн авах уу? Ер нь чи үүнийг үнэхээр хүсээгүй шүү дээ гэж би хэлдэг. Энэ зөвхөн би болсон нөхцөл байдал чамааг аргагүй болгосон. Чамд байгаа тэр мэдлэг, тэр мэдээллүүдийн хамт чи бүр яагаад ч мэдэхгүй өөр зүйл хийж чадаагүй. Магадгүй би ч бас яг ингэх байсан байх. Хэрвээ би адилхан бодолтой чиний оронд байсан бол за ингээд энэ бүгдийг орхий. Чамд сайн зүйл нэвтрэх мэдээлэл дутмаг бай. Хэрвээ хүн өөр хүнийг уучлж өршөөж чадвал үзэн ядах байдал алга болно. Ингэж тэр үед бид дахин ямар нэг зүйл өгсөн. Зарим өдрүүдэд тохиолдсон зүйлдээ дуусхур болгоход цаг битгий алдаараа. Энд хэн нэгэн хаа нэгтээ өөрийнхөө хамгийн гүнд үзэн ядалтын жижиг талбыг хадгалж байгаа хэн ч энд байх ёсгүй. Бруно Гронинг хүмүүсийг үзэн ядах хангалттай үндэслэлгүй байсан гэж үү? Тэр юу амссан бэлээ? Тэр энэ бүхнээс юу ч өөртөө хүлээж аваагүй. Ер нь бол муу муухай өөрөө ургаж сайн сайхныг устгахыг хүсэж байдаг. Гэвч бид өөртөө сайн сайхныг хадгалж байвал довтлогооны хэрэгсэл болдог. Тэр өөрөө үнийг тухайлан хүлээж аваагүй.